бидтэй сонирхолтой том мега төслүүд гэж яриад байдаг. Маш олон сая долларын төсөл яриад байдаг. Энийг бол бид нар улсын төслөөр хийж чадахгүй. Тэгэхээр бид нар өнгөрсөн жил төрийн үйлсний түншлэлийн хуулиа шинжилээд нийслэлийн засаг даргын тамгын газар нийслэлийн эрдэм төлөвлөгч тодорхой эрх мэдлийг авцсан хуулийн хүрээнд. Бид нар төрийн үйлсний түншлэрээ олон улсын том байгууллагуудад бид нар санал тавьж байгаа. Бидэрт мөнгө алгаа. Бидэрт аюул асуудал байна. Гэхдээ Монгол улсад зах зээл ирээдүй. Та хэд ирээд Монгол улсад цэцлэгээ станц бариач. Бид нар газрын өгье. Бид нар гэрээ хийж өгье. Манай Улаанбаатар хотын иргэд, Монгол улсын иргэд 15-20 жилийн хугацаанд цэцлэгээ станцаас чинь 1 кВт-ийн хэдэн төгрөгөөр авъя. Ингэж урт хугацааны гэрээг олон улсын том байгууллагууд болон олон улсын засгийн газруудад тохироод тэр хэд хөрөнгө оруулалтаа орж хөрөнгө оруулалтаа хийж төслөөр хэрэгжүүлээд бид нар тариф дээр нь тохироод хувиа эзэмшээд хамтраад ийм том дэд бүтцүүдийг хийн гэсэн. Энэ хэлбэрийг л төрийн үеийн ёсны түншлэл гэж хэлээд байгаа. Англи хэл дээр бол PPP гэдэг Private Public Partnership гэдэг. Тэр социализмын үеижсэн Монголд хамгийн анх ТЭЦ-ийг Улаанбаатар хотын тий гурилын үйлдвэр, хорооллуудыг барих, 5 дугаар хороолол, 10 дугаар хороолол гэдэг нарлахын анхны бүтээн байгуулалтууд гэсэн ерөөхдөө бол тэр үедээ л тэгж нэрлэг байсан боловч энэ төрийн үйлсний түншлэл ингэж хийгдээдсэн гэсэн. Олон улсад бол хөгжиж буй орнууд өөрсдийнхөө эдийн засгаар юм том суурь дэд бүтцүүдийг хийж чаддаггүй, эдийн засаг нь хүрдэггүй учраас олон улсын байгууллагуудтай одоо олон улсын хэмжээнд ажиллаж хамтын ажиллагаагаар урт хугацааны доктортой гэрээ хийж хамтарч эзэмших байдлаар хийдэг гэсэн. Төрийн үйлсний түншлэлээр олон төслүүд Хятадын, Оросын, Европын том компаниудтай юм санал тавиад хамтарч ажиллаж байгаа.